Сайн байцгаана уу? Энэ хичээлээр би та бүхэндээ барьцаа өрнгийн бүтээгдэхүүн болон данс хэрхэн бүтээх талаар заана. Барьцаа өрнгийн бүтээгдэхүүн үүсгэх. Барьцаа өрнгийн бүтээгдэхүүн үүсгэхдээ барьцааны параметр, бүтээгдэхүүний жагсаалт дэлгэцээр орно. Бүртгэхдээ үүсгэх товчийг дараад бүтээгдэхүүн нэмэх засах дэлгэцийг дуудана. Энд суурь болон үндсэн тохиргоо тохируулж өгнө. Бүтээгдэхүүний дугаарлалт 10 оронтой байх бөгөөд эхний 6 орон санхүүгийн зохицуулах орны дансны төлөвлөгөөний дагуу ерөнхий дэвтрийн дансны дугаар дараагийн 4 орон байгууллагын дугаар байна. Бүтээгдэхүүний нэр төрлөөсөө хамаарат өгөгдөн. Бүтээгдэхүүний төрлийг тухайн бүтээгдэхүүнийг ашиглах барьцаанаас хамаарат сонгож өгнө. Ингээд валюта сонгоод бүтээгдэхүүний төлөвийг нээлттэй болгоод дуус хогноог тохируулж өгөөд хадгална. Суурь тохиргоог хийсний дараа үндсэн тохиргоогоо хийнэ. Хөрөнгийн төрлийг системийн баазын түвшинд урьдчилан тохируулсан сонголтоос оруулна. Барьцаалуулах хувьд тухайн хөрөнгийн үнэлгээний дүнгээс барьцаалах хувийг тохируулна. Хамгийн ихдээ 100 гэсэн тоон нутаг оруулах боломжтой. Мөн эрсдлийн сангаас чөлөөлөх хувийг тохируулж өгөөд хадгална. Үндсэн болон суурь бүртгэл хийгдсэний дараа ерөнхий дэвтрийн данс тохируулж өгнө. Санхүүгийн зохицуулах хорооны дансны төлөвлөгөөний дагуу барьцаа өрнгийн боломжит үлдэгдэл болон ашигласан дүн гэсэн хоёр ерөнхий дэвтрийн дансыг тохируулна. Ерөнхий дэвтрийн данс бүртгэхдээ үүсгэх товчийг дараад дансны төрлөө сонгож өгнө. Боломжит үлдэгдэл болон ашигласан дүн гэсэн сонголтоос нэгээр нь сонгоод бүртгэнэ. Ингэснээр бид барьцаа өрнгийн бүтээгдэхүүнийг бүртгэж дуслаа. Барьцаа өрнгийн данс үүсгэх. Барьцаа өрнгийн данс үүсгэхдээ барьцаа өрнгийн жагсаалт дэлгэцээр орно. Бүртгэл үүсгэхдээ үүсгэх товчийг дараад барьцаа өрнг нэмэх засах дэлгэцийг дуудана. Энэ үндсэн тохиргоог тохируулж өгнө. Барьцааны нэр болон барьцааны нэр хоёр хэсэгт барьцаа өрнгийн дансны үндсэн болон хоёр дахь чил дээрх тайлбар нэрийг оруулна. Эзэмшигч хэсэгт барьцаа өрнгийн үндсэн эзэмшигчийн харилцагчийн бүртгэлийг жагсаалтаас сонгож тохируулна. Бүтээгдэхүүн талбарт нээлттэй төлөвтэй бүтээгдэхүүний жагсаалт сонгон оруулж өгнө. Бүтээгдэхүүн сонгогдоход бүтээгдэхүүний төрөл болон хөрөнгийн төрөл автоматар бүтээгдэхүүнээс орж ирнэ. Хаяг болон хаягийн дэлгэрэнгүй гараас тохируулж өгнө. Улсын бүртгэлийн дугаар болон гэрчлэгээний дугаарыг мөн гараас оруулна. Сонгосон бүтээгдэхүүний үндсэн тохиргоо хэсэгт тоош хэрэг хөтлөн гэсэн чектэй тохиолдолд барьцааны тоош хэрэг болон нэгжийн үнийг оруулж өгөх боломжтой. Тоош хэрэг хөтлөн гэсэн чекгүй бол энд барьцаа өрнгийн үнэлгээг оруулж өгнө. Үндсэн тохиргоог хийж дуусаад хадгалах товчийг дарснаар барьцаа өрнгийн данс үүсгэгдэнэ. Барьцаа өрнг зээлийн данстай холбох. Барьцаа өрөнгөө зээлийнхаа данстай холбохдоо зээл дансны жагсаалт дэлгэцээр орж холбох зээлийн дансаа дуудана. Зээлийн дансны дэлгэрэнгүй авалгаа дэлгэцийн холбоос хэсэгт барьцаа өрөнгөө холбож өгнө. Холбохдоо үүсгэх товчийг дарж холбох дансны төрлөө сонгоно. Дансны дугаар талбарт бүртгэсэн барьцаа өрөнгөө дуудаж оруулна. Ингээд хадгалах товчийг дарснаар зээл болон барьцаа өрнг холбогдно. Зээлийн данс дээр зээл олголтын гүйлгээ хийгдээгүй үед барьцаа өрнгийн холбоос нь шин төлөвтэй байна. Харин зээл олголт хийгдсэн данс дээр барьцаа өрнг холбосны дараа арын товч дээр дарж хэрэглэх гүйлгээг хийнэ. Энэ удаагийн хичээл ингээд дуусч байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.